Монголын нэг өдрийг таацуулан өргөё. Уурга шидэн энэ бүгдээр бидний мөнхийн хөдөлгөөн. Тийм гоо сайхны зориулалтаа ийм биетгээ юм аа. Биетэйгэн хамт өв соёлоо, ёс заншлаа, бэлэгдэл хүндлэн, үндэснийхэн гэгэн цэнгэлэн шингэн авч гал дахиа жилдэн цолголоо. Амар байцгааны өрхөм хүндэт үзэгчдээ элгэн садан Монгол ахын дүүсээ 800-ны түүхийг нар зов харьяалсан намхан хөлгөн унаж дэлхийн дайдад омгшсан дээд тэнгэрийн сүлдтэй Монгол ахын дүүс маань сааршгүй сайныг бэлэгдэх итгэд эдсийн заншилтай сайхан бүхнийг хэлэлцэх энх мэндийн учралтай алтан унжилгад хэмээх дахиажилдэн айл хотлоорон аман зөвийг хэлэлцэж ахмад маснан хүндэтгэн сайхан битүүлцгээж байна уу. Монголын үндэсний олон нийтийн телевизийн түүх ёс заншлын албанаас уламжил болгон хүргэдэг уралдаан цэнгийн дөрвөн бэрх нэвтрүүлгийн маань баярын дугаарт Азийн дөрвөн бэрх шиг дөрвөн сайхан хамт олон Монголын маань ардын урлагийг 5 төв дөрвөн далаа даяар дуусгаж явдаг дөрвөн чуулгын уран бүтээлчид оролцож байгааг та бүхэндээ уламжлахтан таатай байна. Түмэн болноороо төгөлдөр сайхан шинлээрэ. Морин хөрийн чуулгын багийн ахлагчийг барья. За Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Ашид. За тэгэхээр багийн ахлагч маань за миний гарт байгаа энэ сайхан аргаыг аз шившин орхиж ямар багийн нэр дээр өрсөлдөх вэ гэдгийг тогтооно. За шууд ямаа. Төмөр замчдын дуугжгийн чуулгын хамт олон байгаа. За дуучин Ням загд багийн ахлагч. За халзан цагаан хончин түн бөм хөрөх болтойгоо. Манай нийслэлийн Улаанбаатар чуулгын маань багийн ахлагч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан уртын дууч Монгол улсын манлай засвал баасан хүүгийн Батбалд маань шившиж орхихан дээ. За одоо бол дуучин баг. За хэлж дуусаагүй байхад. За манай Төмөн их чуулгын хамт олон маань шууд тэмээчин багаар тодорч байгаа. За энэ одоо галбын говийн зандан хөрөн атыг танаад би шууд хураатагаар гардуулъя да. За уухай байна. Хурээ! За. За нэвтрүүлгийн хэд дүрм ёсоор бид та бүхний маань өөрснийхөө бэлдсэн асуултаар өрсөлдөх эхний шатыг эхлүүлж байна. За Монгол ёс заншлаараа нар зөв тойроод манай Ямаачин баг маань асуултан болгоох учиртай. За багуудын эхний асуултыг одоо салхийг хагалж Монгол улсын морин хуурын чуулгын морин хуурч Эрдэнэ баяр маань та бүхнээс асуултаа болгоно. За ингээд монголчууд маань эртээр үеэс байгаль ахуйтайгаа их ойр харилцан шүлцээтэй ирсэн ард түмэн ингээд өглөө нар мандахад нарны хоёр талд нэг цагирган солонго татаж нар манддаг. Энийг монголчууд юу гэж нэрийдэж одоо юу болохын дохоо тэмдэг гэж үздэг байсан бэ гэж асуулт байна манай багийн. Өглөө нар мандахад за Хончин багийн гишүүн Отгон цэцэг хариултыг болгоно. За манай говь нутагт бол нар 3 гарчин гэж ярьдаг. Нар одоо хоёр талд нь тийм нэмэгдсэн юм хоёр хүрээтэй байхыг. Тэгээ нар 3 гарчин, нар 3 гарч байвал тэнгэр муухарна гэж нутгийнхан ярьдаг. Хэрв нар жаргахтан 3 жаргаж явах юм бол маргааш тэнгэр сайхан болох нэ гэж бэлэгддэг. За нүүдэлчин монголчуудын маань бас тэнгэр хангаагаа шинждэг. Ёс заншилтай холбоотой асуулт байх нь шүү дээ. За дараагийн баг шууд нар зөв тойроод хариулаад явъя да. Адуучин баг. Адуучин багийн гишүүн бүгін тогтох хариултыг болгоё. За манай нутагт бол нар чихтэй мандлаа. Ер нь ойрдоо хүүтрхнэ гэж
тэнгэр муу гарахна гэдэг. Тэгж л ярьдаг. За. За өөрөөр хэлбэл нар чихтэй мандлаа гэдэг юм байна. За тэнгэр хангаа ер нь жаахан муухайрхын шинж гэдэг нь бол ижлэх юм байна тийм биз? За Тэмээчин баг. За Тэмээчин багийн гишүүн Эрдэнэ чулуун хариултанд болгоё. Өглөөний нар 3 мандахыг үдээ сойн үер боно гэж ингэж ярьдаг юм аа. За өвөлч байсан, зунч байсан ялгаагүй юу? Хариултууд болсон гэж үзэх үү? За тэгэхээр одоо зөв хариултыг бол манай Ямаачин баг маань өөрснөө хэлэх ёстой. Өөрөөр хэлбэл нэвтрүүлгийн дүрм ёсоор 80% нь хүргэж хариулсан баг байх юм бол танаа суурийн ямаа нөгөө айлын хотод татлуулах болох нь байна шүү дээ. За энэ зөв хариулт бол энэ одоо өглөө нар ингэж мандахыг бол нар 3 нар гарлаа гэж хэлдэг. Мөн ихэвчлэн нар чихэлнэ гэж одоо хэлдэг. Нар чихэлж одоо мандлаа. Энэ бол одоо хүүтрхийн тэнгэр муугархын дохио тэмдэг юм а гэж монголчууд бол үздэг ээ. За тэгэхээр одоо энэ 3 багаас аль аль нь ер нь хамтаа хэлж. За манай хончин баг бол төрүүлж гараа өргөөл хариулсан байна. За тэгээд энд ямар ч байсан танах бол асуултаа гартахын үед бол гартчихээ. За ямаа бол нэг аль нэг баг нь авах нь шүү дээ. Тийм. 3 мандан ч гэж ярьдаг, чихлэн ч гэж ярьдаг. За тийм байна. За манай багийнхан энийг бол одоо ерөнхийдөө бол бид нараа бэлдээд нар чихлэн гэж энийг бол одоо монголчууд үзэж энийг одоо бид нэр ингээд одоо ямаагаан энэ адуучин багт өхөн зүйтэй юм а гэсэн шийдвэрийг гаргаж байна. За тэгэхээр за багийн ахлагч өөрөө мэрж хотлуулж авах нь дээ. За ямаа бол одоо малын төрөнд ирээд буйны сүүлд буцдаг ийм сайхан амтан байгаа. За баярлаа. Марчгүй болсон. Монгол улсын ардын жүжигчин төрийн шагналт Цэгмэдийн Намсраа живийн нэрмжит улсын филармонийн морин хуурийн чуулгын маань хамт олонний та бүхэндээ барьж буй сар шинийн бэлэг Монгол ардын дууны 2 дугаар эзийг өргөн төлөөлье.
Түмэн болноороо төгөлдөр сайхан шинлээрэ. За манай хончин багийн асуултыг манай багийн гишүүн уран мандах болгоно. Монгол ёсонд шинийн 2-ыг ямар өдөр гэж нэрлэдэг вэ? Энэ өдөр ямар хүнтэй золгож болдог, ямар хүнтэй золгож болдоггүй вэ гэсэн юм асуултыг тавьж Шууд байна. гараа өргөд хариулж болно. Шууд гараа өргөд хариулж болно. За. За Адуучин баг. За Адуучин багийн гишүүн анх тий би хариултыг болгоё. Манай Баруун аймагт бол шинийн 2 нь Ахмад настангууд бол гэрээсээ гардаггүй. Тэгээд шинийн 2-нд Ахмад настан дээр очоод ах дүүнэр нь очоод тохоо өргөж тэр хүндгэж ирсэн айлдаа бол зологдгоо. За. Ямар хүмүүс зологдгоо гэвэл эхнэр нөхөр 2 зологдгоо. Шинийн 2 нь. За тэгэхээр асуулт маань юм байгаа шүү дээ. Шинийн 2-ыг ямар өдөр гэж нэрлэдэг вэ? За мөн шинийн 2-ны тэр бас цээр байдаг байх нь тодорхой хэмжээнд. Тэгэхээр ямар хүнтэй зологдоггүй вэ? Ямар хүнтэй зологож болох вэ? Шинийн 2 нь гэрээсээ гадуур хондгоо. Шинийн 2-ны саранд бүх хүслээ шивнж гуйдаг. Буян ишгээ гэртээ тогтоодог. За. Хол газар явдаг уу? Өөр нэмэх юм байна уу? Бас боломж олгоё. Баярын өдөр, битүүний Буян өдөр. ишиг тогтоох өдөр. За. Гайд аваад. За. За нар зүг тойроод явна. Манай Тэмээчин баг. Асуултыг болгоё. Шинийн 2-ны өдөр бол монголчууд гэрээсээ хол гарахыг зэрлдэг. За ямар хүнтэй зологдгоо гэж асууж байна. Энэ бол ялангуяа тийм давхар үетэй жирэмсэн хүнтэй бол зологдохыг оргилдог. За тэгээд шинийн 2-ны сар бол ерөөс үзэгдээд алга болдог. Тэгэхээр энэ шинийн 2-нд бол гэр орондоо байж аж буян заяагаан тогтоодог ийм өдрөө гэж банааг үзэж байна. За тэгэхээр ямар хүнтэй зологохыг цээрлдэг үү? Цээргүүгээр зологдог ямар хүн байна гэж асуусан байгаа. Гişиг уйнаа хороодог өдөр л гэж банааг их ярилцсан. Гişиг уйнаа хороодог өдөр. Тэр шинийн 2-ны сар бол тийм учиртай үзэгдээд өнгөрдөг. Тийм учраас гэртээ байж хол замд явахгүйгээр гэрийнхэн тэгээд мэдээж бол настай хүн дээр гадны хүн, явуулын хүн ирэхэд бол золгож таарна. За. Тий. За одоо манай Ямаачин баг. Багуудтай бас санал бол нийлж байна. Хишиг буян тогтдог ийм сайн өдөр гэдэг утгаараа бас гэрээсээ гарахгүй. Гэртээ бас хишиг буйнаа тогтооно гэж үздэг. За нэмж хэлэх зүйл бол хишиг өдөр гэдэг. Хишиг өдөр гэж нэрлэдэг. Нэрлэдэг баг. За. Гэж байна. Өөр нэмэх зүйл байна уу? Нэмж хэлэхэд бол гэрээсээ гардггүй. Гэхдээ бол дамаа бол гэрээ эзэгтэй бол гэрээсээ гардггүй. Бус тгшүүд бол бас ямар нэгэн байдлаар гарч болно гэсэн. За тэгээд бас мэдээж Ахмад настай хүнтэй золголгүй л яах вэ? Тэгээд гол нь бол мэдээж бас тэр давхар үетэй хүнтэй золгох бай. Зөв хариултыг болгоё. Монгол ёсонд шинийн 2-ыг он өдөр буюу цээртэй өдөр гэж нэрлэдэг юм байна. За ингээ энэ өдөр болохоор монголчууд ерөнхийдөө өөрийнхөө аав ээж яг хүндэлдэг аав ээжтэй бол зологддог юм байна. Тэгэхээр бид нар шинийн нэгэнд тэр хүмүүстэйгээ амжиж золгох ёстой юм байна гэдэг ясыг бид нар мэдж авах ёстой юм байна. Тэгээд энэ өдөр болохоор монголчууд ер нь бол гэрээсээ гардггүй, хол замд явдггүй. Энэ өдөр жинхэнэ нөгөө ургийнхаа бичгийг хөтөлж гэр доторх одоо ажлаа зэгцэлж ингэж байдаг өдөр юм байна. Тэгээд энэ өдөр болохоор золгож болдоггүй хүмүүс гэвэл өөрийнхөө аав ээжтэйгээ хүндэлж авдаг эцэг эхтэйгээ золгодог юм байна. Золгож болох хүмүүс болох хүн гэхээр өөрийнхөө авсан ээжтэйгээ ганцхан авсан ээжтэйгээ золгож болдог өдөр юм байна. За хүрээ. За тэгэхээр асуулт бол ойлгомжтой тодорхой байсан. Шинийн 2-ыг монголчууд маань ямар өдөр гэж нэрлэдэг байсан бэ гэж. За энд онож хариулсан баг хараахан гарсангүй. Он өдөр гэдэг байсан юм байна. Он гэсэн тий. Он өдөр. За мөн золгож болохгүй цээр. За энэ цээрэнд бол хамаарахгүй ямар хүн байсан бэ гэж асуусан. За аав ээж чамаатан садан ойр дотны хүмүүстэй бол шинийн 2-нд зорж явж золгож болохгүй гэрээс гарахгүй нь байна. За 2-ны өдөр энэ одоо цээрэнд хамаарахгүйгээр очиж золгож болох цорын ганц хүн бол өөрийнх нь авсан ээж байх нэ. За тэгээд бас нэг нэмэлт юм хэлээ. Хүн аав ээжтэй болохоор ерөнхийдөө шинийн нэгэндээ амжиж золгох хэрэгтэй юм байна. Хэрвээ шинийн нэгэн чадаагүй бол шинийн 3, шинийн 8, шинийн 15-ндаа золгох хэрэгтэй байдаг юм байна. Магадгүй холоос ирж байгаа бол бүр ингээд энэ өдрүүдэд амжаагүй бол зуны ихэнх сарын шинийн 3-нд
яг өөрийнхөө эцэг эхтэй золох хэрэгтэй юм байна шүү гэдэг юм. За. Их сурвалжийг дурдвал бүр сонирхолтой доо. Дамби гэж одоо судлаач. За, ардын ёслон судлаач Сүхийн Дамбигван. Тэ Сүхийн Дамбигван. Дамбигван номноос сурвалжийг авсан. Байна. За, ийм ёс заншилтай юм байна. Бид бас өнөөдөр энэ битүүний өдөр маргааш чухам нөгөөдөр хинтээ золгож болох уу болохгүй вэ гэдгээ мэдэж авлаа. Бас дашрамд нь Монгол Түмнийхээ мэдлэгийн цар хүрээг тэллээ. За, тэгээд манай хончин баг бол үнэндээ асуултандаа гартсангүй гэж ойлгож байна. Аль нэгэн баг нь одоо хариулж чадаагүй учраас танаа хонин сүрэг өөрийнхөө хотод үлдэх нэ. За хүрээ. Зон олны ман жаргал зингэлийн дээд сар шинийн өгтөн золгож байгаа энэ сайхан агшинд Монгол түмэн та бүхэндээ аягшигын мэндчилгээ хүргэх төмөр замчдын дуужгийн чуулгын гоцол дуучин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Дондог нэмийн Бямбжав Монгол ардын дуу дөрвөн уул хэмээх утга төгөлдөр аялгүй яруу гайхамшиг сайхан дууг өргөн барьж байна. Түмэн болноороо төгөлдөр сайхан шинлээрээ. За манай адуучин багийн маань манайх биетээр үзүүлнэ. За болж байна. Биетээр үзүүлнэ. Ганцхан минут тийш. Жаахан сууж байгаа. За би бас хөргөө авах хэрэгтэй болох юм. За эн чин хоёулаа бол одоо за багууд шинэлсэн байгааг хэлж байгаа юм. Багуудууд нь харах хэрэгтэй. За харагдахгүй байна уу? Этюд маягийн болоо явчлаа. Би бас өгөхгүй нөө шүү дээ. За энэ одоо би асуултаа асуучих тийм ээ. За эндээс одоо ямар алдаа харсан бэ гэдэг ийм асуулт байна. Бүх үйлдэлээс шүү дээ. Сая би орж ирлээ. Ер нь миний байгаа байдал одоо өмсөн зүүсэн ч байд юм одоо тэгээд сая юунаас наснаас орж ирээд ямар алдаа анзаарэгдсэн бэ л гэдэг шүү дээ. Бүгдээрээ зэрэг гараа өргөсөн байхаа. Би ядаж явахад энэ этюдэд оролцсон учраас яг хэн төрүүлсэнийг мэдсэнгүй л дээ. Шударгаар хэлье. Хаанах төрүүлсэн бэ? Энэ манай дочин шүүгчд сууж байгаа шүү дээ. Хойморт залгаж байгаа. Тэмээчин баг төрүүлж гараа өргөсөн гэж юм шүү. Манайхаа шудраг баяо. Монгол ёс заншилд бол олон сайхан ёс заншил бий. Гаднаас орж ирэх. Тэгээд энэ Монголын одоо нэг гайхамшигтай соёл ёс заншил бол энэ тамхилах энэ заншил. Тэгээд хүн бол айлд орж ирээд эхлээд гэрийн хүнтэй мэдлээд тэгээд одоо эрэгтэй хүн бол өөрийнхөө зөв талд очиод тогтоо ингээд суух хэвээр. Сая хүн бол ер нь орж ирж байгаа байдлыг харахад бол гаднаас нэлээд тийм яаруу санд руу орж ирж байгаа нь харагдаж байна. Хоёрдугаарт нь орж ирээд шууд одоо тэр монголчуудын бас нэлээд тийм цээртэй суудлуудын нэг тэр бохирч суугаад тэгээд одоо нөгөө суухтаа бас суусан талын
хөл хаалттай байлгүй задгаа харагдлаа. Эндээс бас сайн харагдсангүй. За тэгээ би бол манай багийнхан бол тэр хөөргөлж байгаа тэр тамхиг бол харлаа. Энэ гаднаас орж ирсэн хөөргөлттэй хөөргөний толгой дээр ингэж эргэн хуруугаан дарж тамхилж байна. Энэ бол ямар нэгэн тийм муу мэдээг одоо сонсох гэж байгаа хүн бол хүнд ингээд хөөргөнийхөө толгой дээр гарч тамхилдаг юм ёс байна. Зүгээр хүн бол сайхан хөөргөнийхөө толгойг суллаад ингээд сайхан барих хэвээр. За энэ хүн бол ингээд хөөргөнийхөө толгой дээр ингэж тантай одоо тамхилж байгаа нь бол би нэг юм муу мэдээтэй явж байна гэдгийг. Тэгвэл одоо энийг авчиж өгөө. Тэгээд тэрийг бол муу мэдээ сонсчмооргүй. Цаад хүн бол ямар нэгэн тийм яриа хэлгүүгээр энэ хүн бол тийм ярьж болохгүйгээр хүнд юм тохиолдсон байж болно. Тэрийг зүгээр л тэр Монгол зам заншил үйлдэлээр танд үзүүлж байна гэж ингэж л тайлж байна. Ер нь бол гэхдээ энэ баярын өдөр учраас бид энэ бол ямар алдаа байна вэ гэж харах нь байна шүү дээ. Ямар алдаа байна вэ гэж. За ер нь бол тэр гаднаас орж ирж байгаа байдал тэгээд орж ирээд тэр суух гэж ярьлаа тий. Тэр суулт за тэр нүүрийн царай төрөх гэдэг юм уу энэ хөөрг ингэж дарахыг бол хүмүүс олон янзаар хэлдэг. Нэгдүгээрт муу мэдээ байж болох талтай. Хоёрдугаарт энэ ер нь би бол тантай ер нь муудалцсан байх. Яг л ийм одоо жишээ нь та хоёр тийм энэ бол би тантай ер нь сайдаг байл гэсэн үг. Би тэгж ойлгож байгаа. Тэгээд дараа нь бол үнэхээр одоо эр улсууд тэгээд учир зүг олцдог бол энэ хөөргийг ингэж үнэрлэж буцааж барьдаг. Энэ дарна гэдэг бол бас тийм муудалцах талын юм л явж байгаа гэсэн үг гэж би ойлгож байна. Тэгээд бас нэмж хэлэхэд монголчууд бол бас хөөргөлөхдөө хөөргийг бол харьшуулахыг бас цээрлдэг. За мөн одоо энийг толгойг нь сулж тэгээд одоо тухайн авсан хүнийхээ одоо тамхинаас эрхий хуруу за одоо энэ 7 хуруу хоёроор чимхэд энэ хамсрын одоо энэ хуруугаараа сайхан цэвэрлж арчаад тэгээ ингэж толгойг нь сулж буцааж тамхилах ийм ёс заншилтай байдаг. За нөгөө талаар бас ажигласан юм тэр малгайны одоо бас бүч одоо тайлагдсан сул байдаг нь одоо ямар очиртай юм бол гэж би бас бодож байна. За монголчууд бол малгайг тав хүн бас мэдж байгаа. Монголчуудын үндэстэн яснаар одоо энэ бэлэгдээд энэ дээрээ нэг зангидсан ийм хүчирхэг ард түмэн гэж бэлгшээдэг. За дээрээс нь бол тэр урталт бол одоо бамбай мэт одоо орж исэн дайсныг уртлаас хажуугаас хаана. За энэ хойтлын бүч. За энэ уртлын одоо бүч бол одоо сэлэм жад мэт одоо муу муха бүхнийг хамгаалж идэг гэж монголчууд бас бэлгшээж үздэг. За ийм л хариулт хэлье да. За тэгэхээр ер нь бол энэ бас их сайхан зүйл ярьлаа шүү дээ. За хөөргөл гэж жишээ нь хөөрг харшуулдаг бай гэж. Манай баруун тал руу ийм заншил бай. Ялангуяа одоо хүүхний навхаар бэрийн навхаар яваад ирсэн найрын ахлаач орж ирээд хоёр үгний зөрөлдөөнгүй, хоёр хөөргийн харшаангүй сайхан найр болоод ирлээ гэж хэлдэг. За нэг ийм заншил бий. Тэгэхээр энэ бол хөөрг харшуулна гэдэг бол бас л одоо нөгөө хэл ам тарахгүй байгаагийн шинж бас харагддаг юм байна л да. Монгол заншлаар. За манай хончин баг хэн хариулах вэ? За хончин багийн гишүүн хариултыг болгоё. Тэгэхээр монголчууд мэдлэг ёсноос анхгуулаад их олон сайхан заншилтаар түмэн. Тэгэхээр саяын үйлдэлээс бол айлд орж ирж байгаа тэр хүндлэл гэж юм ерөөсө байсангүй нэгдүгээр. Хоёрдугаарт юу гэхээр тэнд ороод одоо эхнээсээ сайхан суугаад нүүр царайны одоо үйл явдал бол нэлээд ширүүн одоо тэр манай энэ Ямаачин баг бас хариулах шиг боллоо тийм ээ. Нэлээд одоо тэр маргалцсан ч юм уу тэр хөөргийг бол дээр нь дарддаг нь ажил явдал гарсан буюу тийм муу цэрийг хэлдэг. Тэгээд мэдлэгтэй энэ дайланг бол заавал салгаж өөрөө одоо энэ хөөрглөөд хөөргийнхөө толгойг суллаад одоо тэр хүнтэйгээ мэдлэг тамхилах тийм байдаг. Тэгээд эр хүний малгайг бол нэлээд хүндэлдэг учраас энэ дээдлийн цацаг үг бол уйдсан байх хэвээр. Эр хүний бүчийг тий. Тэгээ хөөрглөхдөө дайлангаа заавал одоо өөрийнхөө юун дээр гаргаж ирж хөөрглөөд одоо өөрөө эхэлж тамхилчаад тэгээд одоо дараа хүндэлж байгаа хүнтэй өгсдөө тэгээд дээр нь дарж байгаа нь бол сая Тэмээчин багч хариуллаа. Дээр нь дарж байгаа нь муу явдал болон хэрэлдсэн, маргалцсан үедээ бол тэг дарж өгдөгөө. Тийм. Тэгээ айлд орж ирэхдээ хийж шин хоос ултаар эрэхтэй хүн суудаггүй. Тэгээ заавал одоо эзэн хүнтэй мэдлээд тэгээ дараа нь одоо тамхилах минь тусгүй одоо байсан гэж
манай хүзчин тэр бас малгайны бүчийг бол бас нэлээд юу гэж үзэж байгаа. Дайланг бол заавал хүнтэй авч хөргөлөх ёстой гэж үзэж байна. За тэгэхээр Атгол бүтээр чи ойрд муудсан сайдсан юм бол байхгүй. Энэ бол жүжиг. За тэгэхээр одоо 3 баг их сайхан хариуллаа. Сайхан хариултууд, сайхан ёс заншлынх нь бас нарийныг, нандныг ухаж гаргасан ийм хариултуудыг хэллээ гэж би бодож байна. За гэхдээ танаа баг асуултанд гартсан уу үгүй юу гэдгийг та бүхний өөрсний хариултаас бид болгоох ёстой. Дээр нь дахиад манай зочин шүүгчид хомир заларсан байгаа. За хариулт өгсөн. Сууж байгаа ч тий. За манайх бол ер нь төөрөлдүүлэх зорилгоор бас энэ хөөргийг нэлээд ил тод орж ирж байгаа байдал нь ч гэсэн сайхан орж ирж байгаа дүр зургаараа бас харуулсан хөөрөглөө нэлээд анхаарал татахыг оролцсон байгаа. Тэгээ энэ дээр бол малгааны энэ дээдлийн бүчийг манайхан жирийн одоо ард иргэдээс өксүүлээд бас манай урлаг соёлынхын ч гэсэн зурган дээр нэлээд ингээд авахулцсан юу байдаг. Энэ бол ингэж болохгүй. Энэ ингэрээ задгаа тавьсантай адилхан. Одоо Монгол зөв хувцалт гэдэг бол энийг зэгцтэй ингээд сайхан одоо ашигтын хэлдгээр энэ дээр нэгэн үзүүртийн арталт нэгэн бодолтой одоо нэгэн сэтгэлтэй байхын гэж энэ хойноо боодог заавал. Тэгэхгүй энийг ингээд унжуулчих юм бол энэ салбагнаад ингээд явж байгаа юм биш. Зөвлөлт биш тийм ээ. Энэ дээр бол одоо зөв анхаарсан байна. Тэгээ хөөргөн дээр бол 3 баг гуруулаа одоо юу яасан хөөргийг бол дээр нь толгой дээр нь дарддаг ч юм уу эсвэл чанга ингээд бүр ингээд доош нь дарж юу ачаад ингээд өгөх юм бол ямар нэгэн муу санаа агуулсан ч юм уу муу бүдээ дуулах гэж байгаа. Одоо нөгөө их зам ихэн кинон дээр гардаг штэ тийм ээ. 3 баг гуруулаа хөөргөн дээр адилхан хариулсан. Малгааны бүчдэр бол ямаачин баг хончин баг хоёр бас энийг хариуллаа. Гуруудах юм бол одоо энэ дайлан бүслэхэд манайх ихвчлэн бас ингээд зүгээр одоо энэ бол буруу. Бүсээрээ зөв бүслэх юм бол за ингээд буцаагаад нэг амын ингэж дарах хэрэгтэй. Ингэхэд бол морин дээр давхих ч юм уу сугарж ингэж унахгүй. Тэгээд энийгээ татж хөөрглөөд буцаагаад ингээд заавал энийгээ дарсан байх хэрэгтэй. Хамгийн зөв юу бол энэ юм юу байна. Тэгээд энийг бол олж гарч хэлсэнгүү. Тийм байна. Тэгээд хоёр баг бол 2-2 алдааг харсан. Ерөнхийдөө бол орж ирж байгаа хүн би хөөргөн дээр нөгөө дарж өгч байгаа учраас нэг юу ясангүй шууд. Тэгээ бас цаг химнээд тэгээд ороод ирсэн байна. За тэгэхээр нэвтрүүлгийн дүрм ёсоор бол 80% нь хүргэж хариулсан тохиолдолд ялагчаар тодорч шагаагаа авах хэрэгтэй болдог. За тэгэхээр 80% хүрсэн тийм баг байна уу? За нүүдэлчдийн соёл иргэншлээс зөв шүү. Шүүхийг өгсөж байна тийм. Зөв шүү. Манай багийн ахлагч Батболд бол одоо яг энэ зочин шүүгчдээс энэ дээр зөв хариултыг авъя гэж байгаа юм байна. За тэгэхээр 3 баг цовроод хариулсан. Та бүхэн маань бодож болгоогоод оюун дүгнэлтэн хийгээд сууж байсан. За аль баг 80% төхөөлж хариулсан бэ? Тийм баг байна уу? Эсвэл байхгүй юу? За ерөнхийдөө төмөр замын дуужгийн чуулгын маань нэлээд төвлөсөн шүлжийн тэр хөөргөний дайлангийн асуудлыг хөндсөн. За мөн малгайны бүчний асуудлыг бас хөндсөн. Тий. Хөндсөн. Дайлангийн ямар нэгэн ийм асуудал байна гэдгийг л хөндсөн шүү дээ. Тэ? Бүгдээрээ хард сонсцоож байсан шүү дээ. Тий. Босдоор бол ерөнхийдөө их нийтлэг байна шүү дээ. Ойлголт нь бол. За тэгэхээр хончин багт бол за хончин баг тэдний дөрөв хариулсан байсан гэж бодож байна. За тэгэхээр энэ хурдан хөлгийг хончин баг уян дээрэн сойх боломжтой болж байна. Түмэн болноороо төгөлдөр сайхан шинлээрэ. Аз жаргал аштын бэлэг дүүрэн сайхан битүүлж байгаа өргөн олон үзэгчид та бүхэндээ зориулж нийслэлийн Улаанбаатар чуулгын хамт олонны сэлгэлийн мэдчилгээг энэ сайхан бүжгээр өргөн дэвшүүлье. Таалан болгооны өргөн үзэгчтэй.
Элдэж ирсэн асуултан тавих ээлж дугаараа манай Тэмээчин багч хэлж ирсэн байна. За манай Тэмээчин баг ер нь бол энэ Монгол ёс заншил гэдэг бол зүгээр нутаг орон хажуудлын айл хоёр айл хүртэл ёс заншлыг янз бүрээр хийдэг учраас тайлбарлах юм бол маш их тайлбар орох юм байна гэж үзээд тэгээд одоо бол манай дандууд маань уран бүтээлчтэй найзууд маань багийнхан маань тийм олон юм ярихгүйгээр нэг л үгээр хариулаарай гэж та бүхнээс өсгөн ингээд манай багийн гишүүн Монгол Улсын солийн тэргүүний ажилтан уртын дууч Бямбурл та бүхэнд асуултыг болгоё. За Тэмээчин багаас асуултаа болгоё. Монголчууд маань эрт урьдаасан олон хэмжих хэмжүүр байсан. Одоо миний үзүүлэх хэмжүүрийг юу гэж нэрлэдэг байсан бэ гэж. За Хончин баг төрүүлж гараар өгсөн. Хончин багийн багаас гишүүн Даштанбэрл хариултыг болгоё. За манайх дэлгэм гэж үзэж байна. За бид нэр ярилцаад энэ мухар дэлгэм гэж. Мухар дэлгэм. Мухар алдах байж магадгүй гэж. За монголчуудын одоо үндэсний энэ хэмжил зүйд шинэ нэр томьёо оруулж ирж байна. Баяр хүргэе. Бас байж болно. Байдаг ч байж магадгүй шүү дээ. За. Мухар дэлгэм юм уу мухар алд юм уу тэгээд? За мухар алд юм байна тийм биз? За Адуучин багийн гишүүн буян тогтох хариултыг болгоё. Энийг бол улаан суг гэдэг юм аа. Улаан суг. Улаан? Суг. Улаан сугийн хэмжээ. Нэг үгээр. Улаан суг. Сугны хэмжээ. За. Улаан суг. За. Одоо үзүүртэй хагас дэлгэм гэж. Хагас дэлгэм улаан суг. За. За бас. За. Хариулъя. Асуултанд хариулсан багийнхаа гишүүдэд бүгдээр нь баярлалаа. Тэгээд уран бүтээлч хүмүүс бол тийм чөлөөтэй сэтгэлгээтэй байдаг шүү дээ. Үнэхээр гоё чөлөөтэй сэтгэж гоё хариуллаа гэж. Оюнгын халил орж байна. Тий. Одоо энэ манай Батолдын
Адуучин билүү? Адуучин баг бол нэр ингээд газар хоод энийгээ болохоор улаан цагаан байж болно. Тэгээд энэ бол ерөөсөө энэ хэмжүүрийг бол их сурвалжид үзснээр бол чүү гэж нэрлэдэг юм. Энэ яг энэ хэмжээ. Чүү. Тий. Ийм хэмжээ байна. Эрхэм докторууд бол их сурвалжаанд дурдачаал гэх л байх л да. Энэ мухар сөөм, төө гэж бүх юмнуудын ийм дохой гэдэг ингээ бүгдээр ийм нэр байна л да. Тэгээд тэр нь бол за оныг малчтад өх зөвлөгөө гэдэг нэг ийм номон дээр ийм яг ийм хэмжээснүүдийг ингээд нэрлээд Монгол номон дээр тайлбарсан байсан. Тэгээд тэндээс авсан. Тэгээд тэр алд дэлэм гэдэг бүх хэмжээснүүд байна. За. Тийм тэгээд тэндээс нь дэлэмийг ийм шүү дээ. Алд чинь шүү дээ. За. Чүү гэдэг хэмжээс юм байна. Энэ хэмжээсийг онож нэрлсэн баг хараахан байсангүй. За тийм учраас танаа энэ сайхан ширээ ат өөрийнхөө суурин дээр үлдэх нэ. Өөрийнхөө хотонд үлдэж байна. За хүрээ. Алаг махан цараар дүүрэн, айрыг тарган ширээ дүүрэн, айлчин гीчтэн хоймор дүүрэн, аштын ерөөлн сэтгэл дүүрэн, сайхан битүүрцгээж байгаа зонголон та бүхэндээ манай уран бүтээлчид маань урлаг соёлынхон дээжийг бас өргөн дэвшүүлэх гэж байна. Одоо та бүхэндээ үндэсний дуугжгийн түмэн их чуулгын хамт олонны сэтглийн мэдчилгээг өргөн дэвшүүлье. Таалан болгоно уу? Түмэн болноороо төгөлдөр сайхан шинлээрэ. Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн эрдэмтэн докторууд, эрдэмшилгээний ажилтнууд маань мөн азийн дөрвөн бэрх шиг дөрвөн эрдэмтэн хүндэтгэлийн хоймор заларсан байгааг та бүхэн маань харж байна. За ингээд эдгээр эрдэмтэн докторууд маань дөрвөн асуултыг та бидний дунд тавина. За морины асуултыг болгоё. Монголчуудын дахилгын зоогийн дээд, хүнстгэлийн зоогийн дээд битүүний эдэн шүүстэй холбоотой олон сайхан ёс заншил байдаг. Түүний нэг нь битүүлэг зөрүүлэх ёс юм аа.
битүүлэг зөрүүлэхэд тухайн хот айл, айл сахалтын хамгийн ахмад настай айлаас эхлэн битүүлгийг эдээ шүүсийг бол зөрүүлж эхэлдэг. Энд болох юм бол одоо гэрийн эзний хувь одоо эдээ шүүс маханд бол тэвхэн ууц 74 өндөр ордог бол хүүхдийн хувь мах гэж бол одоо богтос, шаам чүмэг, үнхэлцэг ордог юм аа. Тэгэхээр та бүхнээс одоо бидний зүгээс асуух асуулт бол гэрийн эзэгтэн битүүлэг зөрүүлэх ёсны хувь махыг ямар мах ордгийг хэлж болгоно уу? За битүүний өрөө. За яг одоо бидний энэ битүүлж байгаа энэ агшинд Монгол түмэн маань битүүлгээ зөрүүлцгээж байгаа. За тэр битүүлэг зөрүүлэхэд гэрийн эзний хувь, хүүгийн хувь, эзэгтэн хувь тус тустай байх нь. За эзэгтэн хувь чухам ямар мах ордгийн болоо? Ийм асуулт байна тийм биз? За хончин баг гараа өргөсөн байна. Гэрийн эзэн буюу эзэгтэд хүзүү сэр одоо хууртайдаг стой гэж. Хүзүү сэр. Эзэгтэн хувь бол хүзүү сэр байх нь. За хариултыг авлаа. Эцсийн хариулт авлаа. Адуучин богийн гишүү хариултыг болгоё. Гэрийн эзэгтэн хувь юу мах бол 4 өндөр. Сэр нуруу. Тий сэр нуруу гэж манай баг хэллээ. За 4 өндөр сэр нуруу. За өөр 4 өндөр биш сэр нуруу. За сэр нуруу. За өөрийнхөө огтлох дуртай мах энтрийг төрүүлж нэрлээд байна үгүй юу? Гэрийн эзэгтэй тэгэхээр одоо өөрт чинь оногдох хувь байна шүү дээ. За сэр нуруу. Эцсийн хөлбөр сэр нуруу. За энд бол хүзүү сэр гэсэн. За манай багийнхан ярилцаад тэр битүүлэгний одоо ойролтонд гэрийн эзэгтэйд 4 өндөр сэрийн хамт оногдгоо гэж ингэж болгож байна. За тааж байна уу? Тааж байна. За сайхан 74 өндөр огтлё л гэж бодоод байгаа юм байна шүү дээ. Ямаачсан баг бол ер нь гэрийн эзэгтэйд гэрийн ирэн бол далны хуудас сөх бах. За сүүж бас мүлжүүлж гаргуулдаг. Ийм уламжил бас байдаг бахаа гэж бодож байна. За тэгэхээр ер нь бол ийм шүү дээ. Хажуу айл хөрштөн битүүлэг зөрүүлэх хэсэг яриад байгаа шүү дээ. Гэрийн эзний зүгээс гэргийдэн өгөх ч юм уу тэр хувь биш. Битүүлэг зөрүүлэхдээ гэрийн эзэгтэйд одоо хажуу айл хөршин ямар мах одоо хувь болгож оруулдаг вэ? Битүүлгийн эдээ шүүс. Сүүжин дээр тогтё. Сүүж дээр хоньны сүүлтэй гэж өгөх бах. Сүүжин дээр сүүл нэмээд л. Тий, тэр чинь одоо сүүлийн галд өргөдөг. Сүүжийн болохоор гэрийн эмэгтэй хүн аргаж тавьдаг гэж бас ер нь бас бодож байна. За. Тааж байна. За. Манайх нэмчих үү? За, нэмэгч одоо нэмэх асуултаа буруу ойлгоцсон юм байна. За. Манайч буруу ойлгосон. Тий, бид нэр буруу ойлгосон байдаг. Энд чинь нөгөө хажуудлын айлын эзэгтэйд ямар хувь тодорхой тавьж байгаа юм шүү дээ. Одоо юунаас эдээ шүүснээс одоо ууц шүүснээс тийм ээ. За энд бас миний алдаа байж. Би сая Мөнхбаатар дээр бол нэлээд тодорхойлж тайлбарлаж өглөө. За тэгэхээр тэгэхээр ууц шүүснээс ингэж бодож байна. Богц ч юм уу эсвэл сүүж өгөх байх. Тэгээ сүүжийн сайхан мөлжөөд сүүжний нөгөө юугаар сайхан зүүх гэж болдог шүү дээ тийм ээ. Тэгээд эмхтэй. Чи авлаа. Сүүж бол энд хилцсэн байгаа утгад авцлаа. 4 өндөр дээр шаамт ч юм уу. Тэгээ сэртэй гэнэ чи. За ингэ. Яг бонустай. За манай хончин багаас нэмэх зүйл байна уу? Манайх уу сэр дээр л тогтсон. Сэр дээр тогтож байна. Сэр дээр тогтъё. За сэр. За дөрөвнийх нь тий. Хүзүү сэр. За танайх бол нэлээд баг бүхэл шүүс авчих гээд байгаа юм байна шүү дээ. За Пүрвжив доктор зөв хариултыг болгоё. За зөв хариултыг болгоё. Тэмээчин баг 74 өндөр гэсэн тийм ээ. Хамгийн гол нь бол одоо монголчууд бэр болгож байгаа бүсгүй үрдээ мөн энэ гэрийн эзэгтэйд барьдаг хамгийн түрүүний хүндэтгэлийн одоо зоог бол бас яг энэ битүүлэг зөрүүлэх буюу одоо хажуу айл тийм ээ хот айлынхаа одоо энэ айл хөрш хүмүүстэй битүүлэг зөрөхөд бас давтагддаг. Тэгэхээр энэ хамгийн гол одоо хувь мах бол өвчүү. Эмэгтэй хүнд бол өвчүү байгаа. Тэгээ өвчүү тэгээд бол одоо цагаан мах гэж ярьдаг да ургалтай. Тэгээд бол одоо сүүж ингэж одоо өгдөг юм байна. За манайхан 80% хөргсөн
баг байна уу? Аян хувь гэхээр бол одоо хөрсөн баг гэж бол одоо байхгүй гэж бодож байна. Харин Ямаачин баг бол хамгийн түрүүнд бол одоо сүүж гэж бол хэлсэн. За. Тэгэхээр би одоо Ямаачин багийн одоо энэ хамгийн түрүүнд одоо сүүжийг хэлсэнд нь одоо урамшуулан одоо нэг энэ бодоор урамшуулах саналтай байна. За өөрөөр хэлбэл за хорой. За шүүгчээр өгөх юм уу? За энэ шүүгч өөрийн гараа ингээд өгөх. За. За ингээд. За. Хорой. Дараагийн асуулт. Хонины асуулт. Энэ асуултанд зөв хариулж чадаж гэмээр халзан цагаан хонь хотондоо хотлолнаа. За. Ингээд өнөөдөр дөрвөн мэрх нэвтрүүлэгтээ оролцож байгаа та бүхэндээ дараах асуултыг өргөж байна. Энэ монголчууд аргалцаг гэж шагааны нэг төрлийг хэлж заншиж ирсэн байна. Тэгэхээр энэ ямар шагааг одоо аргалцаг гэж нэрлэдэг вэ? За энэ асуултыг та бүхэндээ тавьчихна. За бас л хончин баг төрүүлж гараа өргөсөн. Аргалцаг гэдэг маань одоо энэ шагааг цутгамал хэлбэрээр гаргасныг аргалцаг гэж нэрлэдэг. Шагааг шүү дээ тийм ээ. Цутгамал хэлбэртэй гаргахыг одоо аргалцаг гэдэг. Одоо металл гэсэн үг шүү дээ. Тийм мөнгөөр хийсэн мөнгөн шагаа ч юм уу. Тийм металлаар хийсэн зүйлийг л одоо тийм. За энэ одоо аргалцагт орох уу? Энэ бас л цутгамал байна. Аргалцаг нь орохгүй. Наач хөндөй учраас тийм ээ. За. За манайгийн ярилцаад энэ аргалцаг гэдэг нь одоо том эр хоньны эргийн тэр том шагааг одоо энэ олон шагаан дотроос эргийн шагаа бол үнэхээр том харагдана. Тэрийг нь бол аргалцаг гэж нэрлэдэг болоо гэж. За. Тий. Эргэн хоньны шагаа. Тий одоо бүр бас эр том сэрх ямааны ч байж болох тий. Бид нар ярилцаад энэ төл малын шагааг аргалцаг гэж хэлж магадгүй гэж бас. Нялх. Төл малын шагаа аргалцаг байж болох юм аа. Гэсэн. За бас л хувилбар тийм биз? Хувилбар байна. За. Тааврал хариу өгье. Таамаглаад. Нэг бол аргалын шагааг юм уу ангийн шагаа. Аргал гулцын шагааг аргалцаг гэж магадгүй. Нөгөөх нь болохоор одоо ингээд шагаач гэж хэлэхэд хэцүү нэг тийм хэлж байгаа болов. Юу гэдэг чтэй. Тий бид нар яг ийм шагаатай байсан даа жоохон. Арай өөр. Сарлаг гэж бас нэрлэдэг. Тэрийг аргалцах гэдэг байж магадгүй. За. Яг шагаа биш юм. Урд сони хувилбар байна. Тий. Манайх их сони хувилбар. За ингээд. За ер нь бол аргалцаг гэдэг шагааны нэг төрлийг бол хончин баг бол их оновчтой сайхан тайллаа гэж бодож байна. За хүрээ. Аргалцаг гэдэг зүйл маань металл эд зүйлээр одоо зутгаж одоо алт мөнгө хүрэл зэрэг зүйлийг шагаатай адилхан болгож зутгадаг ойролцоо хэлбэр хэмжээтэй болгож зутгадаг зүйлийг бол аргалцаг гэж нэрлэдэг юм байна. За манай үндэсний агуу их сурвалжуулсан Монголын нууц төвчөн дээр Тэмүүжин эзэн Чингис хаан бол жамуухтай 3 удаа анд бололцсон. За энд анх удаага анд болцохдоо онон голын мөсөн дээр жамуух одоо Тэмүүжинд 3 шагаа өгч Тэмүүжин жамуухад одоо цутгамал шагаа өглөө гэсэн юм сайхан мэдээвээ. За үүнээс гадна манай улсын нутаг дэвсгэрээс археологийн одоо судалгаагаар за тухайлбал одоо өнгөрсөн 2014 онд Аранга аймгийн Үгийн сумын Талын 3 гэрэм гэдэг газраас Жужаан улсын үед холбогдох ойролцоогоор 1500-аас 1700 жилийн өмнө үед холбогдох тэр Бууршнаас гарсан хүрэл шагаа бий. Энэ археологийн судалгаагаар болон одоо сурвалжийн одоо мэдээгээр бол аргалцаг гэдэг зүйл бол монголчуудын дунд эртнээс байжээ. Энийг бол одоо ингэж нэрлэж хэвшсэн байна гэдгийг бол мэдж авах зүйтэй байх. Хоньны асуулт. Танах өмнөө хонь хотлуулж байна. За баяр хүргэе. За одоо би нэг дуу, уртын дуу аялна. Энэ дуу ямар зан үйлийн зориулалттай уртын дуу вэ гэдэг та бүхэн маань сонсож байгаад хариулаарай. Эшээ гардоо хоране 오니 메린 두슬첸 온 오로네 자
энэ дуу ямар зан үлийн дуу вэ? Манай дөрвд ардын уртын дуу иш гардын хур гэдэг дуу байгаа. Иш гардын хур. За. 2. За, Мөнхбаатар уртын дууч. Энэ хур гуйсан дуу хаа. Тийм үү, хур бороо тэнгэрээс. Тэнгэр ангаа харагдсан. Ийм 2-3 янзын дууд болдог гэж бас ярьдаг юм лээ. Синсийн цагаан үйл, энэ минь ч юм уу цагаан урганы арьс марс сэгсэрдэг барьдаг гэдэг. Энэ бас тэр тал руу дуу юм болоо гэж бодож байна. За манай Хончин баг. За ерөнхийдөө Мөнхбаатар уртын дуучдал хариулж байна да. Санал нэг байна л да. Энэ бол хур бороо одоо оруулах тэнгэрээс хур гуйх, хур хайрлах тэр одоо зан үйлд хэрэгэлдэг юм задын дуу гэдэг болов. Задын дуу. Тэ. За задын дуу. Нэрлдэг хаа гэж би бодож байна. За. 90 санал нэгтэй байна. Гэхдээ уул авааны тахилга гэхээр одоо ган зууд болохоор хур хүсч бас уул аваа тахихээр тэр нутагт сайхан одоо ган тайлгддаг, бороо ордог. За ингээд нар зөвд хоёроо уртын дуучдал хариулаад яваад байна шүү дээ. За. Тэмээчин багийн асуултын хариуг хариулъя. За энэ дөрвд ардын дуу гэхлээр миний дөрвд ардын судалж байсан, миний судалж сонсч байсан дуунуудаас сонсож байгаагүй дуу байна. Тэгтээ энэ бол бас яг судлаачийн дуулснаар бол дуулж байгаа ая төрхийг нь бол ер нь тийм аргацсан тэнгэр хангаагаа аргацсан тийм байдалтайгаар ингэж хур гуйсан ч гэх юм одоо тэнгэр хангаа байгаль дэлхийгээ шүтсэн тиймэрхүү бясалгалын маягтаа дуулж байгаа юм болоо да хайраас хангаа дэлхийг хүссэн хүслийн тийм одоо бясалгалын дуу юм уу да гэж одоо тааж байна да. За өөрөөр хэлбэл хангаа дэлхий тэнгэр хангааг эвлэж саамширтал дуулдаг л одоо тийм дуу байна шүү дээ. За ер нь бол одоо ингээд дөрвөн уртын дуучин л өөр өөрийн өнцгөөс тайлбарлаа. Гэхдээ ерөнхийдөө утга санаа бол ижилдүү байна да тийм ээ дорж давг судлаачаа. За хариултыг. Тийм байна. За энэ бол Увс аймгийн Түргэн сумын өндөр настан торгоны Ламжив гэж буурай 2012 онд бидэнд тайлбарлаж дуулж үлдээсэн ийм дуу. Энэ дуу бол намар үлийн улиралд дуулах хориотой, найр цэнгэлд дуулах хориот цээртэй. Энэ дуу бол уран цаг ирж байгаа дэлгэр цагийн ихэнд дуулдаг задын зан үлийн задын дуу юм аа. За ингээд манай багууд бүгдээрээ энэ дууг одоо хогтгооны хувьд хангаа дэлхийгээ магтсан гуйсан одоо тэнгэрээсээ саамширсан дуу гэж зөв хариулсан учраас энэ дуу бол задын зам үлийн дуу байсан. Дөрвөн багт дөрвөлөнд нь одоо шагаан их шиг хүртэж байна. За халзан цагаан хонь. За өмнөө нэг сайхан ширээ ят. Хатлуулж байна да. За дөрвөн бэрх нэвтрүүлэгт оролцож байгаа дөрвөн багийг та Яманы асуултыг болгоё. За ингээд баг тус хүрээс нэг эмхтэй гишүүн гарч ирэхийг урьж байна. За энэ үндсэн багдаан эмхтэй гишүүн байхгүй. Хөгжөөн дэмжигчдээсээ нэгийг болно. Ууй да. За болно, мэдээж болно. За одоо энэ эмхтэй гишүүдэд Монгол уламжлалт шагаа тоглоомыг одоо өгнө. За тэгээд энэ тоглоомыг төрүүлж тоглосон тэр багтаа одоо ямаага авах юм аа. За тоглоно гэдэг маань хоёр тусдаа байгаа шагааг нэг гогцоонд нь оруулна гэсэн үг. За мөн тоглохоос гадна энэ шагаагаа нэрлэж тайлбарлах учиртай юм аа. Анс. За анс. За дараагийн баг. За энэ ямар нэртэй тоглоом блэ? Малын одоо яс шагаагаар хийсэн тоглоом л гэж хэлэх юм. Ястай нэрийг мэдэхгүй байна. За. Шагаа ижил сүүлэх л байх та. Шагаа ижил сүүлэх. Онсон тоглоом л байна да. Шагаа айсах юм болоо гэж бодож байна. Энэ нэг одоо энэ чинь хоёр тустай байна. Тэгэхээр энийг заавал нэг талд нь оруулчихсан нэг нөгөөдөө айлчилж гэн гэж ойлгоод байл л да. Тэгээд айсах тоглоом юм болоо гэж байна. Одоо саахалт байна. Тэгээд одоо энэ хоёрыг л айсуулна да. За бас тэгж ойлгож болно. За цаг явсан. 3 ая. За 30 секунд хугацаанд хангалттай юу? Шүгчээ. 1 минут. За манай шүүгчд өөрснөө цагаа харж байгаа. За энэ утас мутсыг хяргаж мяргаж болохгүй шүү дээ тийм ээ. Заглагийг тайлж болохгүй.
За шүүгч цаг юу болж байна? За цаг болсон байна. За зогсъё. За тэгэхээр энэ тоглоомны энэ уламжлалт шагаан наадгат тоглоомны нэр маань Уран бэрийн гогцоо гэдэг тоглоом байна. Уран бэрийн гогцоо яасан сайхан нэртэй юм бэ? Тэгэхээр монголчууд бэр болж байгаа хүнээ одоо гадаад үзэмж ажилсаг байдал зэргээс нь гадна оюун ухааны шагаа тоглоомоор ингэж шинждэг байжээ. Хэрвээ энэ шагаа тоглоомыг гогцоог нь гаргаж нэг гогцоонд нь оруулаад үнэхээр уран цэцэн ажигч гэрхаа хүн байна гэж үнэлэгддэг ийм тоглоом байгаамаа. Одоо нэгч баг энэ шагааныхаа гогцоо гаргаж чадаагүй. За тэгэхээр энэ гогцоог татаад эхний шагаагаа оруулна. Шагаагаа давуулж орхиод хоёр гогцоогоо давхар татна. Тэгэхээр энэ шагааны энэ нөхөр гарч ирсэн хойно энэ шагаагаа гүйлгээд хоёр утсыг давуулаад одоо шагаагаа тавиад буцаагаад уцаа татна. Тухайлбал саяны нөхөр буцаагаад гаргана гэсэн. Тэгсэн хойно энэ шагаагаа дахиад нэг нөхөр гаргаад ийм байдалтай. За ийм л юм байсан байна. Багтаан ямар ч байсан шагнал шагаа авах боломж байсан бэ. Магадгүй манай дөрвөн бэрх нэвтрүүлгийн хоймор заавал гიშгэлэх учиртай. Манай нэвтрүүлгийн маань бас зорилго чиглэлд тохирсон. Манай нэвтрүүлгийн сүлдэн дуулал болж болох нэгэн сайхан дууг одоо гიშгэлүүлэх гэж байна. Хонь болоод дөрвөн зүгтээ бидний үйлсөдөө бандагоо хангай бурл авими хайрлан биширдэ алтан дөрвөн шагай азин дөрвөн мөр болоод дөрвөн зүгтээ бидний заяа дэшээ бандагоо Түмэн болноороо төгөлдөр сайхан шинлээрэ. Та бүхэн маань энэ бэлдсэн зүйлийг хараад чухам ямар зүйлээр манай оролцогчд маань өрсөлдөх гэж байгааг тааж байгаа хаа гэж бодож байна. Би нэгэн эрхэм шүүгчийг та бүхний өмнө хүндэтгэн залах гэж байна. Энэ бол уран үйлчин Алдарт Ижи Намжаагаа юм аа. Таныг хүрээ. За хорей. За сайхан битүүрч байна уу? За тэгэхээр манай Намжаагаа
Цэргийн хувцсны бүртээ үйлдвэрт 19 жилийнхэн хөдөлмөр бүтээлийг зориулсан мэрэгжлийн аялалчин ийм хүн. За тэгээд одоо намжаагаа маань энд байгаа уран үйлчлэлтийн чухам яг юуг урлуулахаар бэлдсэн байгаа вэ гэдгээ бидэнд хэлж тайлбарлах ёстой. За тэгэхээр энэ дөрвөн бэрх нэвтрүүлэгт одоо баривч оюун бүхэл одоо манай Монголын эмэгтэйчүүд, ээжүүд бүгд баривч ойж өөр хүүхэдтэй өмсгдөг. Тэгэхээр одоо энэ нэвтрүүлэгт аауд одоо баривчийг яаж хийх вэ? Тэр уран чадвартаа хийх үү гэдгийг тэмцээнд оруулаад тэгээд тий. За одоо нөгөө юмны эзэн сумны занг гэж ярьдаг. Шавар тунсан шарын эзэн хүчтэй ч гэдэг. Багийн ахлагч гараад ирлээ. За. Энэ зүү согтор болчих. За эндээс мөн багийн ахлагч. За багийн гишүүн. Баривч оюун гэдэг одоо эхлээд нөгөө хэмжээ байх хэрэгтэй тийм ээ. Одоо шинэ хүн маань ингээд мэдлэлээ. Тэгээд хамгийн багаас нь эхлэх нь байна шүү дээ. Одоо 1 сартаа, 2 сартаа гэдэг юм уу, 3 настаа гэдэг хэмжээнээс шалтгаалаад тэгвэл шууд хэмжээ заагаад өгч яасан. Эсгэх нь байна. За. Тэгээд аауд өөрснөө хэмжээгээ өөрснөө. Тий, том жижигээр өөрснөө. Юу яа. Би яг зааварчилгаа өгөн тийм ээ. Ямар ч байсан 3 хүртэлх настай хүүхдийн сайхан баривч оёж бэлэн болгох нь. Мэдээж хэрэг эхлээд эсэх нь за дараагаар нь тэгээд оёод. Оёод л байна да. За. За энэ хайч мэж хэрэглэхгүй шууд л ингээд ураал тастаал явчих уу. За. Манай Мөнхбаатар дуучин энтер бол ер нь за эсгэж мэсхийн би бол харсангүй нэг дундуур нь цуулаад шууд машиндад хэллээ шүү дээ. За энд бол эсгээд дууссан. За. За хүүгэлдэн даяад байгаа юм шүү. За тэгэхээр баривч гэж одоо нэг Монгол ерөнхийдөө бол Монгол дээлний загвартай. Тэгээд энд бол нэг их товчны хэрэг байхгүй. Ерөөсөө дөрвөн шилв зах. Тэгэл ингээл ердөө Монгол дээл гэсэн үг жижигрүүлсэн. Тий. Тэгээд эртээрээс монголчууд бас энэ нөгөө дээл захныхаа юм ухаацыг ингээд энэ захныхаа хойдолд ингэж зүүдэг. Энэ болохоор нөгөө захны ухаатаас тэгээд ингэж юу салангад байдаг. Ингээд нэгээрээ тэгээд нэг нь болохоор сар, нэг нь ийм битүүтэй болохоор нар. Сар нь бол эмхтэй хүүхдийн заханд байдаг. Энэ битүүт болохоор эрэгтэй хүүхдийн. Тэгээд энэ нөгөө муу юмнаас хамгаалсан. Тэгээд энд байж байхдаа цэвэрхэн баривч гэж ер нь ягаад баривч гэж нэр өгсөн бэ гэвэл энэ баривч чинь одоо шинэ хүн маань ингээд төрөөд ийм жоохон байгаа шүү дээ. Одоо барихад их хэцүү те. Тэгээд энэ дээлийг өмссөн хойноо барьж болдог баривч гэдэг тийм утгаар нь баривч гэж нэрлсэн юм байна. Тэгээ баривч гэдэг чинь бас их нандин чухал гэдэг байхгүй юу? Одоо ингээд анхныхаа өрийг ингээд аваад баривч ойлаа тий. Тэгээ тэр баривч чинь дорхноо жижигхэн болчихно шүү дээ. Тэгэхээр тэр баривч хадгалаад дараагийнхаа хүүхдүүдэд загвар ачин хүртэл өмсөж байгаа. Ачин хүртэл өмсөн. Тэгээд энэ бол одоо миний зээг энэ баривч нэг сартаа байхад нь ойсон юм ээ. Тэгээ одоо нөгөө нялхын өнөр хүртэл шингэсэн байдаг шүү дээ. За намжааг бай. Цаг үндэсний болсон байна. За баривч ерөөсөө Монгол дээлийн загвартаа гэж хэлсэн. Тэгэхээр одоо энэ дөрөв баривчны энэ л одоо баривчны төстэй болсон байна да. За ямар ч байсан энгэр энэ ухлаад гарсан байна. Зүйтэй тий. За энэ за тэр бүс төхүүлсэн. Хүүхэлдэний баривч. Энэ арай энэ бол эмэгтэй хүүхдийн баривч. За энэ бол бас
зөрүүлж исгсэн баривч байна. За. 2 настай хүүхдийн. За. За тэгэхээр одоо шүүгч эцсийн шийдвэрийг гаргах ёстой. За ялагч байна уу? Баривч нь дөхөж очсон. Тим урлал байна уу? Байна шүү дээ. За хаа байна? Энэ одоо ингээд ингэртэй. Ингээл одоо эн чинь нэг хинч харсан гэсэн Монгол дэл баривч гэж харагдахаар байгаа ч тийм ээ. За. Тий. Энэ бол нэлээд дөхүүлсэн. За. Хүүхдийн баривч байна тийм ээ. За тэгэхээр хүүхдийн баривч. За одоо эцсийн шийдвэрийг хэлье. За ялагч. Ялагч. Эн чинь хончин багийн. За хончин багийн гишүүн ялагч болж байна. Тий. За баяр хүргэе. За баяр хүргэе. За. За тэгэхээр. За үнэхээр за энэ гайхамшигтай оюутны үеийн тэмцээнд ялагчаар тодорч байгаа манай хончин багийн гишүүн Даштимбэрл. Даштимбэрлээ танаа багт хэрэгтэй байгаа шагааг манай намжаа шүүгч маань танаа болгох юм байна. Одоо ямаа дууга. За. Тэг ямаа бүсчүүлдэ дөрвөн мэрх бүс. За ямаа. За одоо. За. Та бүхнийг өөр өөрснийхөө уралсан баривчийг нэвтрүүлгийн дурсгал болгож хадгалах эрхийг олгож байна. За баяр хүргэе. Хорэ. За намжааг одоо баярлалаа. Танд дуртнаас удаан жаргал сайн сайхан бүхний дээдийг нэвтрүүлгийн зүгээс хүсэн ирэж байна. Түмэн болноороо төгөлдөр сайхан шинлээрээ. Одоо монголчуудын маань битүүлэх зан үйлтэй холбоотой нэгэн сонирхолтой уралдаан тэмцээнийг бид зохион байгуулах гэж байна. За 4 багийн тоогоор 4 тавг буузын тавигдж байна. За энэ дотор нөгөө Азийн зоостой бууз маань байгаа. За ингээд эмэгтэй эрэгтэй 2-2 оролцогч гараад ирээрээ. Та бүхний өмнө байгаа тавг буузын дотор Азийн зоостой 1-1 бууз байгаа. Баг болгоны өмнөх тавг нь 1 Азийн зоос байгаа гэсэн үг. Энэ зоосоо төрүүлж олсон баг ялагч болж дуртай шагааг авна. За анхаараарай. За тэгэхээр Азийн зоосон олтлон бууз айдна тийм биз? Анхаараарай. Анхаар. 1 2 3 За. Зоостой буузаан төрүүлж авах мэлдрэмж аз ёндоо. Бодлоо. Яг мөн үү? За зос. Алуу харъя. Жаахан идж байгаа болохгүй. За энэ бол бас аз хямар. Гарч байгаа гал дахиад жилдээ та бол үнэхээр азтай онгодтой хямартай. Уран бүтээлийн оргилын хамжилттай байх нь зүй ёсны хэрэг юм аа. Энд бол эргэлзэх зүйл алга. За ингээд танад за хүрээ. За танад хэрэгтэй шагаа. Юу байгаа вэ? За мөр гарч байгаа гал дахиад жилийнхэн өнгийг үзэж манай адуучин баг маань Азийн алтан зоосыг хамгийн түрүүнд гаргаж ирлээ. За тэгээд энэ бол бас хамт олонны аз хэмэр юм аа. Манай Улаанбаатар чуулга ирж буй дахиад жилдээ өнөхөр уран бүтээлийн их холцоотой онгодтой байхын илэрхийлэл болсон гэж би үзэж байна. За ингээд энэ алтан тур сурдан хөлгийг танаа хатанд танаа уян дээр дүгэл зүйлээ. За ерөө сайхан оршиж батгаа. Хорэ. За монголчууд үед бол шагаан төрлийн наадгай, ахвал самбаа, аюухан хөгжүүлэхийн төрлийн наадгай бол наадгай их ариун уламжлалтай. Энэ уламжлал дээрээ тулгуурлаад өнөөдөр орчин үеийн шинжлэх ухааны технологитой танилцж